За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэндээ өрчгийн салаад хийж үзүүлье. Маш цөөхөн өрчтэй, маш амттай болдог. Хоолны хачир, сквал, чун дангаар нэг хэдэн тохиомжтой. Өрчгийг би 2 ширхэг өрчгийг үрээд ийм өргөдөр нь томоор нь үрээд хийсэн байна. Тэгээд энэ нарийн ногоо хэрчээд татсан. Тэнийг жижиг ягаан сунган тэгээд ийм цэцгий 200 г. Эднэрийг бүгдийг тойрч утгаар жоохон давстай, жамстай усраар амтлаад персэн дуртай хүмүүс бол жоохон перс гэж болно. Тэгээд салаатанд бэлэн болно. Маш амттай. Нугсан төмөрстэй тэгээд нэг яргаа загастай болоод ихэд маш амттай болдог. Эсвэл янз бүрийн хоолны хачир дангаар нь маш амттай болдог. Нэг юм герман салаат байна. Өрчсөн салаат. Ийгүүд үзээрэй. Маш гоё болдог шүү.